Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Та бүхэн яг одоо Ice Global телевиз дээр ялалтын дуушруулаг уралдааны гала тоглолтыг хүлээн авч үзэхэд бэлэн боллоо. Сайн байцгаана уу? Бид 4-р сарын 15-наас 5-р сарын 9-ний хооронд нийт 200 гаруй бүтээлийг хүлээн авсан, оролцсон, энд сэтгэл зүрхээ зориулсан хүн бүрт чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Харин энэ олон бүтээлүүд дундаас шилдэгүүдийг шалгаруулах амаргүй ажил байлаа. Ice Global-ийн баг болон хүндэт шүүгчдийн бүрэлдэхүүн хэд хоногийн турш нухацтай бүтээлүүдийг үзэж заримдаа бас нулимс туслуулах ийм одоо бүтээлийгч бас үзэж дүгнсэн байгаа. Ингээд бид зорьсондоо хүрч өнөө орой та бүхэндээ ялагчдыг зарлахад бэлэн боллоо. Ингээд та бүхний өмнө эрхэм хүндэт шүүгчтэй танилцуулъя. Уралдааны эхний шүүгч Хүрэн алгийн хангаа сайхан гой бидний шүүгчдийн бүрэлдэхүүнд орсон байна. Бүгдээрээ алга ташран хүндэтгэн угтаа авцгаая. Тэрээр Орос зөвлөлтийн болон Бурайдын яруу найрагчдын хэдэн зуун шүлгийг монгол хэлний орчуулсан нэрт орчуулагч яруу найрагч юм алга ташран угтаа авцгаая. Дараагийн уралдааны эрхэм шүүгч бол дууны урлагийн нэр төлөөлөгч, Монгол Улсын филармонийн гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Баярагийн Дэлгэр баяр. За түүний хажууд суугаа эрхэм шүүгч бол кино урлагийн нэрт үнэлэгддэг алдартай найруулагч, зохиолч Мижид Далайн Инх Далай. Шүүгч Инх Далай найруулагч мэрэгжилтэйч хөгжмийн маш гүн мэдрэмжтэй хүн байгаа. За түүний хажууд бас гитар байгааг үзэгч та бүхэн харж байгаа бах. За тэрээр одоо уралдааны гала концертын маань төгсгөлд та бүхэнд зориулсан нэгэн сюрпризийг бэлдсэн байгаа. Та бүхэн тиймээс нэвтрүүлгээ дуустал үзээрэй гэж үзэгч та бүхнийг урьж байна. За харин дөрөв дэх шүүгч бол миний эрхэм манд хөгжмийн ертөнцид маш их хайртай, хүүхдүүдийг хөгжмөөр дамжуулан хүмүүжүүлдэг чин сэтгэлтэй багш, хөтлөгч, продюсер, хөгжмийн зохиолч Инх болдын Мөнх баяр. Монголын соёл боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эдгээр эрхэм шүүгчдтэй гүн талархлаа Ice Global телевизэд болон оролцогчдийнхоо өмнөөс илэрхийлье. За мэдээж манай уралдааныг ийм амжилттай олон нийтэд хүргэхэд мэдээллийн хамтрагчид маань томоохон үргийг хувь нэмрийг оруулсан байгаа. UBS телевиз болон Монгол дахь Русское радио талархал илэрхийлье. Эрхэм үзэгч та бүхэнд дахин сануулхад дуу болон шүлэг төрлүүдийн тэргуун байрын ялагчид тус бүр 3 сая төгрөгийн шагналын сантай. За 2 дугаар байр 1.5 сая, 3 дугаар байр 1 сая төгрөгийг гардан авах болно. За мөн шүүгчдийн нэрэмжит 750 мянган төгрөгийн 4 тусгай шагнал байгаа юм байна. За үүн дээр нэмээд Русское радиогийн тусгай шагналыг мөн бид гаргуулнаа. За ялагчдын нэрийг тоглолтын төгсгөлд зарлах учраас та бүхэн тоглолттойгоо хамт байгаарай. За ингээд бидний тоглолт эхлэхэд яг энэ цаг мөчид бэлэн болсон байна. Эхний оролцогч Төв аймгийн Баян цогц сумаас ирсэн Алтан гэрлийн Сэргэлэн. Тэрээр цоодлын харамчийнхны дөөл хэмээх шүлгийг уншиж толиулах гэж байна. Угтаа авцгаая. Айхтар гар чангатай ах дүү хоёр байлаа. Адлаж хүмүүсд тэднийг харамчинхан гэдэг байлаа. Сансар эмэгдэм билээр хонины бүрхэж сарва цуцхын хөндөгөөр адуун багтаж ядан уй дамжсан баян харамчинхны хотойл үүл мэд нэвсийцгэн
аж төрдөг байлаа. Гэмин тэднээс бүтэн дээлтэй нь ховор гэрн бүрээ сайтай үйлжлөө гэвэл худлаа. 10 чимхтэй эмээл сайн мөрийг ирчүүд нийтлэхгүй амаа мэдхгүй үрээтэй бог шогшцгоо. Хүүхнүүд нь дээлэн 3 наадмаар солихгүй. Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй. Хониндон бараг тайлбал гар хүрхгүй. Зээр гөрөөсгөн эргүүлж холоосгийн чин ирвэл хоормог тарагхан дөхүүлцгэн. Ганц хайрцаг шүтэнз хажуу айл нь гуйхад гал гаргадгүй өдрөө гээд халгаахгүй буцаачхна. Хавийн ул самтан хөхнэдэн барж харамч муугийн үлгэр үгийн хачир болгоно. Тэрл янзаар он жилүүд өнгөрсөөр тэртэй жилгэн итгэн дайн гарав. Халах гол руу агт туух юм болж хамгийн овоо гиснийгэн бүрэнгийнхэн хөдөлж ирцгээлээ. Харамчийнхэн яадаг бол гар тэнийхгүй дээ гэж харамлцгаасан улс гайхаж хоцров. Суналцсан уургаан барьсаар маний харамчийнхэн сумын төв дээр адуугаан багширтал хурааж ирлээ. Буруу, зөөгүй, номхон аль хурдан хурцыгаан бузар дайсныг намнах баатрын хүлэг бол гэж өгцгөө. Агт хөдлөөд хэдхэн хомтол ах дүү хоёр харамч хоёулан зэрэгдэм ордсон юм. Хошуу нутагтан алдартай харамч эцэг нь хоёр хүүхэн амтнаас түрүүнд зэрэгт өгсөн юм. Сурам хийлгүй хүлээх ээж нь хоёр хүүгэн харамлсангүй. Цөрхөртөл ойлгох гэргийн ханян харамлсангүй. Суутай харамчийнхэн юугаач харамлсангүй. Бүрэн дуунаар нөхдөн давших цагта бүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдэг юм. Суман харамлж үйч энэ хоёр сүйд болно доо гэж суман салааных нь дооглож үлдсэн гэдэг юм. Унахын учиргүй уул шиг хоёр сайхан харахгүй ургахын улаан нарнаар хоёулан унсан гэдэг юм. Хамгийн хүнд мөчд эхөрн таниасан харамчийнхэн амин бас харамлсангүй. Баярлалаа. Бид шувтаргад шалгарсан оролцогчдоос өөрсдийнхөө тухай товчхон түүхийг бичиж ирүүлээч гэж хүсэлт хүргүүлсэн. За дараагийн оролцогч маань ийхүү бичсэн байна. Завхан аймгийн Сант Маргад суманд 1996 онд төрсөн чөлөөт цагаараа сакс тоглох, уулан далхах дуртай. Уралдаанд оролцох болсон шалтгаан нь энэ сайхан эх орондоо төрж өснөөрөө бахархаж, за тэрхүү бахархлаараа дуугаараа илэрхийлэхийг хүсдэгэ гэж бичсэн байна. Ингээд тайзнаа оролцогч Даваагийн Дарс өрөн уг цэрэн тогтох ая Эрдэнэ цогт нар хураалсан Монгол уг гიშгэлүүлэхэд бэлэн болсон байна. Бүгдээрээ ухтаа авъя. Цэцэг сэдэлгэр хизэлгэр талдаа намайг дэсэн ээжи сэтгэл шиг аруузаа намра хуран царин суудраа найнгийн эрдний шигтгээ миний
айлгуу хурдах томгийн өлгийн адуу хүрэг хадси бараа цэнэгэрэг ад хотдоро хаяны ардаг дууч бахт мармини Чи үлдсэн үсэн тэнгэрийн мэлми угтаад зодох уран баглын хөрсөн оногн тэнцэж тура тамгалахад олгаалтын хурад мармини Баярлалаа. За оролцогч Дарь Сүрэнгийн хувьд бол Орос албаны улсад зохион байгуулагддаг олон төрлийн тэмцээн уралдаануудад амжилттай оролцож ирсэн ийм оролцогч байгаа Дарь Сүрэндээ уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Зарим үзэгчид биднэрт хандахдаа та нар яагаад мэрэгжлийн дуучидтай хүүхдүүдийг өрсөлдүүлж байгаа юм бэ гэсэн ийм саналыг ирүүлсэн. Тэгвэл юуны өмнө манай уралдааны гол зорилго бол Монголын хамгийн сайн дуучин эсвэл шүлэг уншигчийг тодруулах ийм уралдаан биш байгаа. Энэ бол UBS телевизийн My Voice ч гэдэг юм уу бусад телевизүүдийн гайхалтай уралдаанууд хийдэг ийм зорилготой тэмцээн. Тэгэхээр манай уралдааны зорилго бол өвөг дээдсийн баатарлаг үлсийг сануулan дурсах, Монгол Оросын ард түмний нөхөрлөлийг дурсах, ялалтын түүхийг үр хойжтой өвлүүлэн үлдээх ийм зорилгодоор оршиж зохион байгуулагдаж байгаа гэдгийг бас энэ дашрамдуулахад таатай байна. За түүнчлэн хүүхдүүд мэрэгжлийн дуулж энэ тэмцээнд маш чанартай оролцож байгаа гэдгийг яг энэ тайзан дээрээс яг энэ цаг мөчид үзэгч та бүхэн өөрсдөө нүдэрээ бас харах болно гэдгийг би өнөөдөр хэлмээр байна. За дараагийн оролцогчийг тайзнаа урахтад таатай байна. Булганы бэлгүүтэй 8 настай тэрээр Корней Чуковскийн Ленинградын хүүхдүүдэд шүлгийг уншиж танилцуулахад бэлэн болсон байна. Бүгдээрээ ухтаа авъя. Помчаться над вами года за годами, и станете вы стариками. Теперь белобрысые вы молодые, а будете лысые вы и седые. И даже у маленькой татки когда-нибудь будут внучатки.
И татка наденет большие очки и будет вязать своим внукам перчатки. И даже 2-летнему Пете будет когда-нибудь 70 лет. И все дети на свете будут называть его дед. И до пояса будет тогда седая его борода. Так вот, когда станете вы стариками с такими большими очками, чтобы размять свои старые кости, пойдете куда-нибудь в гости. Ну или, скажем, возьмете внучонка Николку и поведете на елку. Ну или даже в 2024 году на лавочку сядете в летнем саду. Или в нелетнем саду, а в каком-нибудь маленьком скверике, в Новой Зеландии или в Америке. Всюду, куда бы ни заехали, всюду, везде одинаково. Жители Праги, Гааги, Парижа, Чикаго, Кракова молчаливо укажут и тихо, почтительно скажут: он был в Ленинграде во время осады. В те годы, вы знаете, в годы блокады, и снимут пред вами шляпы. Дараагийн оролцогч маань бидэнд ирүүлсэн богинохон захидалд ингэж бичсэн байна. Уралдаанд оролцох болсон шалтгаан маань өөрийгөө сорж үзэх, өөрийн болон хамт олонтойгоо хийсэн анхны клипээрээ уралдаанд орж бүтээлээ шалгуулах, ялалтын баярын утга учирыг бусдад хүргэж, соён гэгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах, эх орон түүхийнхээ үн цэнийг ойлгож мэдрэх, бусдад түгээх гэсэн байна. Энэ бол хост бэлгийн цолбон. Оросын сонгодог офицерууд киноны дууг яг энэ тайзныг ашиглуулах гэж байна. Осталось порой имен тех, кто приняли смертный бой, стали просто землей, травой. Только грозная доблесть их поселилась в сердцах живых. Этот вечный огонь нам завешенный одним, мы в груди храним. Погляди на моих бойцов, целый свет помнит их в лицо. Вот застыл батальон в строю, снова старых друзей узнаю. Хоть и мне 25, трудный путь им пришлось пройти. Это тех, кто в штыки поднимался, как они, тех, кто брал первый. Нет России семьи такой, где б не памятен был свой герой. И глаза молодых солдат с фотографий увядших глядят. Это взгляд словно высший суд для ребят, что сейчас растут. И мальчишкам нельзя ни солгать, ни обмануть, ни с пути свернуть.
Өнөөдрийн оролцогч 12 настай Улаанбаатар хотын хаан улд үүрэгт амьдардаг. Чөлөө цагаараа шүлэг зохиох, зураг зурах, хөл бөмбөх, тоглох дуртай гэж бичсэн даруухан хүү байна. За түүний нэр бол Бүх Хотын Маргад Эрдэнэ. Энэ нэрийг үзэж та бүхэн санаад аваарай. Тэрээр гэр бүлийнхээч, за 52 дугаар сургуулийнхаач магадгүй Монголын ирээдүйн бахархал болно гэдэгт би итгэж байна. Ингээд Маргад Эрдэнэийг тайзнаа огт авъя. Баугийн лав сүрэн хатины хаагаагүй оргисон хаалга. Монос хариугүй цэцэглэх гэж. Мойсон мөчрөн дуншиж. Хурын үзүүрт бүлээссэн салхи. Өньяар дунд шилрэн байсан 1943 оны 3 дугаар сарын 22. Энэ хатины эгэл тосгоны тайван амьдралд сүйтрэмж тарлан цас нулимсэнд хайлсан. Гэмгүй хүн бүхний фашистууд гэрээсэнд хөөж гаргахтаа эргэж хаалгаа хаах ихшин өгсөнгүй. Орчлонгийн маргааш олон хөөрхөн хүүхэд болж өмрийн дайсаг гараараа бие биенээ хормойдон зуурч өлхий тоглоом багцсан хувцс үн холын мөрөөдлөөр хэн өшиглүүлж гарсан. Морины сарвчинд хүмүүсийг мод шиг зэрэглэн чихэж хоёр жаахан хүүхдүүлтэйч хүмүүсийн зайг хүүхдээр жигчлээ. Саяхан амарчсан их үрээн тэврээд цассан дээр хөл нүцэх. Жаргал зовлонг ухаар сөхөөгүй өрн завжаараа хөөс цахруулан хөхөөл ав. Ийм эмгэнлийг их Шекспирч бичээгүй. Тэд тэгэхэд яасан гэж санана. Нүдэрээ дайсныг аллах хоёр хөөрхөн хүүхдийн нулимссэн чимээгүй урс. Гайхсан нүд нь орчлонг тэмтчиж гараас нь алдууран алдан хүмүүс рүү хүчнийхээ хэрээр тэмүүл. Энлэн балмагцсан хүмүүс эцсийн хорцлоо асаа. Тэр хоёр хүүхдийн тариан түрүү шиг хонгор сэвлхэн дээр нь танкны шатхуун асгал. Тортог зуусан тоссон хар нүмерг тормос инээдэг нүдийг нь эглэн бүрхэж тентэр тунтар алхдаг хөлийг нь хүртэл урслаа. Тэрхэн зуур битүүрч гүйцээгүй зулайд нь галөгч би ирхүү зандалчин гараа суллаа. Бүхний нүд арнаас халтарлаа. Хоёр жаахан хүүхэд ээж рүүхэн эцэг рүүхэн асчгүйлээ. Шатжгүйлээ. Ээжээ гэж чарлан асж байгаа хүүхэд эхийнхээ цээжинд дүрлцэн шигдлээ. Эви үрмэн гисээр их нь хөхнөөсөн эхтлэн ноцож үрээн тэврээстэй нүүрс болж үйл нүүсэн хатины тэнгэрт нормлон эс. Хатины хаагаагүй оргисон хаалга энлэн хях. Хар услын ширмэн аялах уйлран гиншин орж гарна. Дутуу уншаад дэлхээтэй норгисон түүхийн номын шарлсан хуудас шиг хаалга савч. Гантик хөшөөний хүйтэн үлмийг голд борын цэцгэс
арагтан ус. Дэлхийн алгхан даран зай. Дэгжиж байсан амьдралын зүүд гасл. Гэхдээ энэ хаалгаар шархтай ялалт, энгэртэн одонтой, тэнгэртэн салиудтай орж ирсэн юм. Эдлүүлэхийн жаргалаас үрд хагцсан. Тосгоны дүүр, дайны туйл, сэрэмжлэх түн гэж хашаар. Сэтгэлд хүүхэд уйл нурам божигнана. Агуу их ялалтын 80 жилийн ойд зориулсан Ice Global телевиз зохион байгуулж байгаа ялалтын дуу шүлэг уралдааны гала тоглолт маань үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрч байна. Дараагийн оролцогч маань Орос хэлийг огт мэдэхгүй атлаа энэ дууг төгс дуулсан. Түүний бичлэг манай сошиал хуудасуудын дагагчдаас ч илүү хандлт авсан гэдгийг үзэгч та бүхэндээ дуулахад татай байна. Дууны үг аяыг Виталий ба Наталья Асуучник нар бичсэн нар жаргах агшин дууг авьяаслаг гоо үзэсгэлэнтэй нууцлаг дуучин Сиродын гүнж ламыг шиглүүлэх гэж байна. Гүнж ламыг тайзнаа урьж байна. Перед боем тихие теплые вечера и покрыть тревожною сон тишиной. У вчерашних мальчиков гимнастерки новые и письмо от мамы с собой. Здесь всю ночь горела звезда одинокая, и туман прозрачный лежит у реки. Здесь березы белые, травы высокие, враг не должен дальше пройти. А закаты алые, 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 перед боем выстрелы не слышны. Не об этом месте с тобою мечтали мы за 4 дня до войны. Подихнули взрывы, и небо обрушилось. Солнце не видят, прячет дым стена. Спят березы белые, травы высокие. Забрала вас, мальчики, война. А закаты алые, 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 перед боем выстрелы не слышны. Не об этом месте с тобою мечтали мы за 4 дня до войны. А закаты алые, 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 перед боем выстрелы не слышны. Не об этом месте с тобою мечтали мы за 4 дня до войны. Харин дараагийн оролцогч маань Орос хэлний мэдлэг өндөр, Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Орос хэлний орчуулагчийн ангид суралцдаг оролцогч байна. За энэ удаа тэрээр монгол хэл дээрх шүлэг сонгосон. За өөрийгөө танилцуулах товчхон мэдээлэлд Орос оронд хүндэтгэлтэй ханддаг, ялалтын баярын үн цэнийг гүнээ ойлгодог, ялалтын сэдвтэ бүтээл уншиж, бусдад хүргэх, өөрийгөө нээж танилцуулах боломж гэж үзэн энэхүү уралдаанд оролцохоор шийдсэн гэсэн байна. Ингээд тайзнаа Жамсрангийн Минсэл орломыг хүндэтгэн урьж байна.
халах голын хөвөөнд Ирэм Баатар төрчээ. Халах голын хөвөөнд Ирэм Баатар нойрсчээ. Хан тэнгэрт царайж Ирэн хөшөө гэрэлтчээ. Хөшөө тийш очих ардын зам баларсангүй. Хөсрийн өв сургаж аглагшиж Европ төрсөнгүй. Свердловскийн гудамжаар аавтайгаан болцоод сэргэлэн оддын учрыг асууж явсан Орос хүү. Севастополийн цэцэрлэгт амрагтайгаан болцоод сэтгэл шигийн цагаахан альчуур солилцсон хархуу. Цэргийн шинээл өмсөж галт тэргэнд суухтан цэцэн буу мөрөвчилж газрын холыг зорхтон цэнхэр униарт талын наран мандах зүгрүү цэлмэх тэнгэр шиг нэгэн насанд мартшгүй харсан. Ханандах хуанлын тоо 39-ийг зааж харандааны үзүр зураг дээр халах голыг зурж хайласт манхны оройгоор дарийн утаа маналцаж хатуу хилэнт өдрөөр тайсанд үхэл зарлсан. Яг тэр мөчөд Ирэм Баатар төржээ. Ялалтын тугаан өргөхт нь би эхэлж хорвоод мэндэлжээ. Хэрэн нэрийнхээ хойноос хэрэн ихнэр уйлж хэрэн эцгийнхээ хойноос хэрэн хүүхэд сар байж хэрэн хүүгийнхээ хойноос хэрэн их шаналж хичнээн нэрэн зүрх хиний зүрх хэдий болтол шархалж хэцүү бэрхээр өнчрөө. Свердловскийн буудлаас ачаагаан хүлээсэн өвгөн Севастополийн цэцэрлэгээс амарга мөрөөдсөн бүсгүй. Москвагийн сургуулиас аавыгаан хүлээсэн хүү Монголоос ирэх шуудан хичнээн их харуултав. Бичсэн бондуугаар Ирэм Баатар төрөхөд нэг насаан олоод ирж байсан хүү би. Нинжин сэтгэлтний хагцлаас уйлах гэж хожимдсангүй. Ничгэр их ялалтыг нь дуулъя гэж би хожимджээ. Эдэмхий дайсныг хэргсэн сүрт зэвсэг дотроос нь илт буу хоёрыг сүлд болгон зөрүүлж Египтийн хааны босгосон пирамидаас сүндэрт Ирэм Баатрын хөшөө ихт дэшээ мандж байна. Рябцев 1939 оны 8 дугаар сарын 25. Степанюк 1939 оны 8 дугаар сарын 25. Желудков 1939 оны 8 дугаар сарын 28. Прядка 1939 оны 8 дугаар сарын 30. Хэн олон нэр Ирэм Баатрын нэр бүрийн хойноос хүчирч байсан үд нэр бүхний цаанаас өрөвдөж хайрлсан зүр дээгүүр уулснууч байна. Дэрэгдүүр нь ус урсаж байна. Хажуугаар нь ой шүүгч байна. Харин чивчимээ хартныг алхуулаагүйдэн уужирч амарсан юм шиг халах голыг өгөөгүйдэн сэтгэл нь хансан юм шиг харуулын алтан үнэн
авч зэрэг хിവэрий хязгаарын газар та үлдэж хоцорчтэй. Нийслэл орлондоо маш их баярлалаа. Эрхэм үзэгчдээ одоо тайзнаа гарч ирэх хамтлаг бол Монголын хөгжмийн ертөнцийн амьд домог 1973 онд үүсгэн байгуулагдсан энэ хамтлагийн дуугаар олон үеийн монголчууд өсч хүмүүжсэн байдаг. Бидний дунд ч энэ хамтлагийн анхны тоглолтыг үзэж амжаагүй хүмүүс олон байгаа бах. Тэд бол өөрийн туяа хамтлаг та бүхэнд халах голын дайны тухай дуугаа өргөхөд бэлэн болжээ. Өөрийн туяа хамтлагийг өгтөө авцгаая. хамтаа үзэгчтэй бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн оролцогч бол Дархан хотын сурагч Ариун Болдын Нандин. Тэр бол авьяастай, хөдөлмөрч, гэр бүл багш нарынхаа дэмжлэгийг хүртсэн 11 ихэнх настайч амжилт гаргаад байгаа охин юм. За одоогоор тэрээр Орос улбаны улсад алдарт Артек цусланд амарч байгаа юм байна. За бид түүнийг явахаас өмнө бичлэгийг нь урьдчилан авч амжсан. Ингээд одоо дэлгэцний түүний бүтээлийг хамтдаа үздэцгээе. Муса Жалилийн Оймс хэмээх шүлгийг толиулахад бэлэн болжээ.
Мусад жалей, чулочки. Их расстреляли на рассвете, когда еще белела мгла. Мусад жалей, чулочки. Их расстреляли на рассвете, когда еще белела мгла. Там были женщины и дети, и в этом девочка была. Сперва велели им раздеться, затем к обрыву стать спиной. И вдруг раздался голос детский, наивный, чистый и живой. Чулочки тоже снять мне, дядя? Не прикая, не броня, смотрели прямо в душу, глядя в 3-летней девочки глаза. Чулочки тоже. И смятением, эсэсовцы опять, рука сама собой в волнении вдруг опускает автомат. И снова с колым взглядом детским, и кажется, что в землю врос. Глаза, как у моей утины, смятением смутным произнес, овея невольной дрожью. Нет, он убить ее не сможет, но дал он ночью спеша. Упала девочка в чулочках, снять не смогла, не успела. Солдат, солдат! А если б дочка твоя вот здесь бы так легла, и это маленькое сердце пробито пулю твоей, то и человек не просто немец, ты страшный зверь среди людей. Шагал эсэсовец упрямо, шагал, не поднимая глаз. Впервые, может, это дума, сознание отравленным зажглась. И снова взгляд светился детский, и снова слышится опять, и не забудете навеки, чулочки и дядя тоже снять. Нандинда баярлалаа. Хэм үзэгчдээ бидний бэлтгэсэн тоглолт өндөрлөх төхөж байна. Хамгийн сүүлийн оролцогчдоо та бүхний өмнө хүндэтгэн урихтаа таатай байна. Энэ бол мэрэгжлийн дуучин Батцэнглийн Заяат. Яг одоо түүний авьяасыг хамтдаа сонсож үнэлэх цаг ирлээ. Бидэнд Александра Бахмутова, Николай Добронравов нарын мөнхийн бүтээл Авва он жилүүдэд мөрөг мөдөг хүрэх гэж байна. Энэхүү бүтээлийг өвөг дээдсийн баатарлаг алдар инх тайвны үн цэнийг хүндэтгэн санахын бэлэгдэл болгож та бүхнийг суудлаасаа босч хамтдаа сонсохыг хүсэж байна. Ингээд Батцэнглийн Заяатыг хүндэтгэн тайзнаа урьж байна. Не забивай так грустные года, когда кипела воская вода. Земля тонула в ярости огня, и не было ни ночи, ни дня. Сражались милосских берегов, на волю шли дивизии врагов. Но бестойлен великий наш солдат, но бестойлен бессмертный Сталинград. Поклонимся великим тем годам, тем славным командирам и бойцам, и маршалам страны рядовым. Поклонимся и мертвым, и живым, всем тем, которых сами вот несем. Поклонимся, поклонимся, друзья, всем миром, всем народом, всей землей. Поклонимся за тот великий бой. Замкнутый мир, мой крылья в кольцо,
Ми подихнули гневом и вимдицом. Солдат российский звали снегом. Стелили вражеских полков. Окончен он великий смертный бой. Синеет мирно небо над тобой. Над вечно нашей матушкой и рекой. Над славною солдатской головой. Поклонимся великим тем годам, тем славным командирам и бойцам, и маршалам страны рядовым. Поклонимся и мертвым, и живым, всем тем, которых забивает Мессия. Поклонимся, поклонимся, друзья. Поклонимся великим тем годам, тем славным командирам и бойцам, и маршалам страны рядовым. Поклонимся и мертвым, и живым, всем тем, которых забивает Мессия. Поклонимся, поклонимся, друзья. Всем миром, всем народом, всей землей. Поклонимся за тот великий бой. Всем миром, всем народом, всей землей. Поклонимся за тот великий бой. Баярлалаа. Эрхэм үзэгчдээ бид энэ мөчийг бүтэн сарын турш хүлээсэн. Яг энэ цаг мөчид ялалтын дуу ба шүлэг уралдааны ялагчдын нэрийг зарлахад бэлэн болсон байна. Та бүхэн бэлэн үү? За тэгвэл яг одоо бүх оролцогчид болон шүүгчдийг миний хажууд тайзан дээр гарч ирнэ үү хэмээн урьж байна. Бүгдээрээ хамтдаа шилдэгүүдээ тодруулцгаая. Бидэнтэй хамт байгаа эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхний харж байгаачлан миний ард ялалтын дуу шүлэг уралдааны гала тоглолтод оролцсон оролцогчид маань зогсож байна. За одоо харин энэ цаг мөчид тайзнаа эрхэм шүүгчдээ бас гарч ирнэ үү хэмээн хүндэтгэн урьж байна. Эрхэм шүүгчид та бүхнийг урья. За та бүхний харж байгаачлан дөрвөн шүүгч энэ хүндтэй эрхэм үргийг гүйцэтгэж уралдааны маань шүүгчдэр ажилласан байгаа. Тэгээд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дэлгэр Баяр танаас асууя. За манай уралдааны ер нь гол ач холбогдлыг та юу гэж харж байгаа вэ? За энэхүү тэмцээн уралдааныг бас шүүх болсон доо. Бас намайг бас шүүгчээр сонгосон бас маш их баярлалаа. Тэгээд үнэхээр бас одоо зөксөж байгаа одоо үеийнхэн болон те хөөрхөн бяцхан дүүнараараа маш их бахархаж байлаа. Тэгээд энэ авгаа энэ ялалтыг те зөвхөн бас эх орны дайны ялалт гэхээс бас халахын голын байлдаан те энэ цаг мөч энэ бүгд
бид үл мартаж болно. Үргэлж санан дурсаж энэ алтан амиараа нөхөж байж үлдээсэн эх орноо хайрлаж эзэн байх учиртай гэдэг үр хойч үедээ улам сануулж байх одоо юм сайхан буянтай одоо юм нэвтрүүлэг тэмцээн болж байгаад маш их баяртай байгаа. За баярлалаа сэтгэлээ хуваалцсанд. За инх талаа шүүгчээс асууя. Манай уралдаанд бас насны хязгаар, мэрэгжлийн байна уу, сонирхогч байна уу? Одоо ялгаагүй хүмүүс оролцсон байгаа. Тэгээд энэ тал дээр та бас ямар одоо дүгнэлт хэлэх вэ? За миний хувьд ер нь маш сонирхолтой байлаа. Оролцогчдыг бүгдийг нь бүр шимтэн үзлээ. Тэгээ эдэн дундаас нэг бид нар ч айгүй тийм юу шүү дээ одоо тийм эрэл хайгуул хийж идэг мэрэгжлийн хүмүүс шүү дээ. Тийм болохоор эдэн дундаас бас кинонд авч болохоор хүн байна уу гэж бас харлаа тий. Тэгэж бас харлаа. Тэгээд хэд хэдэн хүмүүс надад айгүй таалагдлаа. Нэрийг нь нууцлая. Тийм тэгээд миний хувьд бол яг мэрэгжлийнхээ үүднээс хин сайн уншиж байна, хин сайн дуулж байна, диихц ямар байна, жүжиглэлт ямар байна гэдгийг л айгүй голчлон харлаа. Тэгээд насны ангилал янз бүр байгаа надад маш их таалагдлаа. Тэгээд нэвтрүүлгийн дараа тоочглсон 2-3 хүнтэйгээ уулзнаа гэж бодож байна. За эрхэм шүүгчдээ баярлалаа. Одоо харин танаас уралдааныг ер нь яг ямар шалгуураар дүгнсэн бэ энэ талаар та яриач. За баярлалаа. Үнэхээр энэ хүү том утга учиртай уралдааны дүгнэхэд бол маш хэцүү байсан. Үнэн хүү хэцүү байсан. Гэхдээ бол манай хүүхдүүд бол маш их авьяаслаг, хоорондоо ер нь бараг ялгагдахааргүй юм адилхан байсан л да. Тийм учраас бид за миний хувьд бол 10 баалын үнэлгээ өгч ингэж үнэлсэн. Нэг нөгөө хэлэхэд би бол одоо хүүхдүүдтэй нэлээд ач холбогдол өгч нэлээд шан сонсож баалыг тавьсан байгаа. Тэгээд зарим нэгэн маань энд ороод ирсэнд баяртай байна. Ер нь ийм арга хэмжээ бол маш чухал бөгөөд ийм арга хэмжээнд монголчууд хэр зэрэг яаж оролцдог, дэлхийн хэмжээний ийм үйл явдлыг яаж үнэлдэг гэдгийг манай монголчууд үнэхээр харуулж байна. 8 настай балчраас эхлээд одоо 80 настай хүмүүс хүртэл оролцож энэ агуу их ялалтын баярыг хүн төрлөختөнтэйгээ ард түмтэйгээ хуваалцаж байгаад би баяртай байна. За баярлалаа. Миша шүүхэд ер нь хэрэг хэцүү байв. За маш баярлалаа. За шүүхэд мэдээж маш хүнд байсан. За тэгээд би бас мэрэгжлийн үүднээс харсан. За мэрэгжлийн одоо хэллэг ямар байна, дуулалт ямар байна, одоо интонац яаж барьж байна. За шүлэг уншиж байгаа бас оролцогчтой гэж харахад одоо жоохон бяцхан хүүхдүүд байхад бараг 7-8 минутын шүлэг уншиж байсан. Харин ах нар байна одоо хөгшөөлд нь бас оролцож байхдаа цаасаар уншиж байсан тий. Цаасаа харж уншиж байсан. Тэр нь надад жоохон таалагддаг бас тийм хүмүүсд байсан. Тийм болохоор ер нь бол аль болох тэнцүү шүүх, аль болох шударгаар нь шүүх хийжсэн. За эрхэм дөрвөн шүүгчтэй талархлаа илэрхийлье. Эрхэм үзэгчтэй яг энэ цаг мөчид бид уралдааны шилдэгүүдийг шалгаруулж шагнал гардуулах хэсэлээ эхлүүлэхэд бэлэн боллоо. Ингээд шүлгийн төрөлд шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал болон 750 мянган төгрөгийн мөнгөн урамшууллаар дараах оролцогчид шагнуулж байна. Эд бол Алтан гэрлийн Сэргэлэн. За мөн болгоны бэлгүүтэй нар шалгарсан байна. Баяр хүргэе. За бэлгүүтэй маань нааш өрөөд ирээрэй. За алгадашин баяр хүргэцгээе. За дууны төрөлд шүүгчдийн тусгай шагнал болон 750 мянган төгрөгийг одоо гардуулах гэж байна. За эд бол Даваагийн Дарс өрн хос бэлгийн цолбон нар тусгай шагналаар шалгарсан байна. Танд болон манай баг хамтдан оролцогчдоо Дарс өрөндөө цолбондоо баяр хүргэе. Баярлалаа. Одоо харин
3 дугаар байр 1 сая төгрөгийн мөнгөн шагнал болон дипломын эзэдийг бид алдаршуулан дуулах гэж байна. Энэ бол Ариун болдын Нандин болон Батсингэлийн Заяат нар байна. Та бүхэнд халуун баяр хүргэе. Ялтын дуу яруу найраг уралдаан ялтын дуу төрөл 3 дугаар байрын өргөмжлөл болон 1 сая төгрөгийн шагнал гардуулан өгч байна. Заяаттай баяр хүргэцгээе. 2 дугаар байр 1 сая 500 мянган төгрөгийн шагнал болон дипломыг яг одоо гардуулах гэж байна. 2 дугаар байранд Жамсрангийн Менсэл орлом. За манай оролцогчид алгаад ишээд баяр хүргээрэй. Менсэл орлом 2 дугаар байр 1 сая 500 мянган төгрөгийн шагналын эзэн болж байна. Хөх охин бас хамт явж байгаа шиг байна. За мөн 2 дугаар байранд өөрийн туяа хамтлаг шалгарсан байна. Баяр хүргэе. Тэгвэл одоо манай уралдааны ялагч тэргүүн байр 3 сая төгрөгийн шүлгийн төрөлдөх эзнийг алдаршуулан дуудах гэж байна. Энэ бол Бүхбатын Маргад Эрдэнэ. Монголын ирээдүй болсон Маргад Эрдэнэд баяр хүргэцгээе бүгдээрээ. Шүлгийн төрөл тэргүүн байр 3 сая төгрөг. За Маргад Эрдэнэд баяр хүргэе. Үзэгч та бүхний мэдэж байгаачлан манай ялтын 80 жилийн ойд зориулсан уралдаан маань дуу болон шүлэг гэсэн хоёр төрлөөр явагдсан. Одоо харин дууны төрөлд тэргүүн байр 3 сая төгрөгийн эзнэр Сиродын гүнж лам шалгарсан байна. Баяр хүргэе. Гүнж ламын ялтын 80 жилийн ойд зориулсан уралдаанд дуусан дуу бидний зүрх сэтгэлийг яалтчгүй эзэмдэж чадсан. Гүнж ламдаа баяр хүргэе. Уран бүтээлийн өндөр их амжилтыг хүсье. Үзэж та бүхэн ч гэсэн дэмжижсэн оролцогч байсан гэдэгт би итгэлтэй байна. Ингээд бүх оролцсон 200 гаруй оролцогчдод цаг зав, сэтгэл зүрэх бүх зүйлээ зориулсан ялалтын дуу шүлэг уралдаанд оролцсон чин сэтгэлийн талархал илэрхийлээ. Бүгдээрээ халуун алга ташилтаар дахин бүх оролцогчдод баяр хүргэцгээе. Ирхэм үзэгчдээ бидний энэхүү уралдаан тоглолт өндөрлөх мөч ойртон ирсэн байна. Би яг энэ цаг мөчид чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. За зохион байгуулагчид, ивент тэтгэгчид, хүндэт шүүгчид, уралдаанд оролцсон авьяаслаг оролцогчид хамгийн гол нь манай тоглолтыг доглон үзэж халуун сэтгэлээр дэмжсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Амьдрал зөвхөн хамтдаа байхад л утгатай гэдэг үг байдаг шүү дээ. Бид хамтдаа байж чадсан. Бид хамтдаа хөгжиж байна. Ice Global телевизийн ураа бол бид хамтдаа. За бүгдээрээ хамтдаа хэлье. 1 2 3 бид хамтдаа гэж хэлсэн шүү заяа. 1 2 3 бид хамтдаа. Ирхэм үзэгчдээ бидний тоглолт өндөрлөх болоогүй байна. Тоглолтын эхэнд би та бүхэнд хэлсэнчлэн шүүгчдийн зүгээс сюрпризийг бэлдсэн байгаа. Ингээд та бүхний өмнө шүүгч инх далай болон дэлгэр баяр нарыг угтан авцгаая. Бүгдээр халуун алга ташилтаар хүндэт шүүгчтэй угтан авцгаая. Отчего так в России
березы шумят, отчего белоствольнее все понимают. У дорог, прислонившись по ветру, стоят и листву так печально кидают. Я пойду по дороге простору, я рад. Может, это лишь все, что я в жизни узнаю. Отчего так печальнее листья летят? Под рубахою в душу лаская. А на сердце опять горячо, и опять без ответа. А листочек с березки упал на плечо, он, как я, оторвался от веток. Посидим на дорожку, родная, с тобой. Ты пойми, я вернусь, не печалься, не стоит. И старуха махнет нам прощание рукой, и за мною калитку закроет. Отчего так в России березы шумят? Отчего хорошо та гармошка играет? Пальцы ветром по кнопочкам враз пролетят, А последнее, западает. а на сердце опять горячо, и опять без ответа. А листочек с березки упал на плечо, он, как я, оторвался от веток. А на сердце опять горячо, и опять без ответа. А листочек с березки упал на плечо, он, как я, оторвался от веток.